нийслэлийн хөрөнгө оруулалтын менежмент компани тийм ээ. Бид бол санхүүгийн зохицуулах орооноос 2025 оны 10 дугаар сарын 9-ний 414 дугаар тогтоолоор үн цасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээний тусгай эрх авсан. За энэ хүрээнд бол Говь Алтай аймагтай бусад бас аймагуудаас ирсэн санал, Монголын төмөр зам гэх мэтчлэн байгууллагуудын саналаар хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээг үзүүлж ажиллаж байгаа. Энэ Говь Алтай аймагтай зөвлөх үйлчлэгийн 250 сая төгрөгийн гэрээ байгуулад тэгээд аймгийн засаг даргын төр орлон гүйцэтгэн гэрээ байгуулж зурсан юм байна те. Энэ 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. За хагас жил өнгөрч байна. Одоо үйл ажиллагаа яг үргэлжлээд явж байна. Хөрөнгө оруулалтын компаниуд буюу олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс Говь Алтай аймаг дахь сэргээгт хэрчим хүчний төсөл буюу нарны цахилгаан станц дээр хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулагчид саналаа яриулсан байгаа. 250 сая төгрөг дээр нэмэлт төлбөр байгаа болов. Нэмэлт төлбөр бол хөрөнгө оруулалт хийгдсэний дараа бол байгаа. Энэ нь бол олон улсандаа success fee гэж ярьдаг. Бас тэр тухайн олон улсынхаа хөрөнгө оруулагч талаас тэр фигээ бол тусдаа тэр Говь Алтай засаг дарганы хамаа газраар шилжүүлэх үүрэгтэй манайхаар бол дамжихгүй гэсэн үг. Хэдэн хувийн гэрээ авах тэр нь? Жишгээрээ бол 1-3% тайдаг. Та бүхэн бол санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрлөө аваад мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээ байгуулад явж байгаа субъект. Тий. Нөгөө хувийн хэвшил хийх боломжгүй чиглэлд орон нутгийн өмчт хуулийн этгээд байгуулна гэдэг хуулийн заалтаа ямар нэгэн харшил байна гэж үзэж байгаа юу? Үгүй юу? Хуулийн хувьд огт харшил байхгүй. Хэрвээ Говь Алтай аймгийн засаг дарганы хамгийн газар ч гэдэм өөр бусад орон нутгийн байгууллагууд хөрөнгө оруулалтын чиглэлээр ахаад нэг төсвийн байгууллага ч юм уу манайх шиг тусгай зөвшөөрөлтэй компани байгуулвал нэгдүгээр хугацаа алдна, хоёрдугаар энэ чиглэлийн туршлага бас нэлээд удаан хугацаанд хэрэгтэй. За нийслэл Улаанбаатар хот маань ингээд бонд босгоно, бондо банкнд тавьж арилжааны банкнаас бас нэмэлт орлого олно. Тэр олсон орлогоо нийтийн сайн сайхны төлөө Улаанбаатар хотын янз бүрийн зүйл зарцуулна. Үнэт цаасны бас менежментийн үйлчилгээ үзүүлнэ. Нэгэнд өөрсдөө том мөнгө осгоод явж байгаа хүмүүс туршлагатай баг болцсон байгаа. Тэрүүгээр ингээ бусдад туслая гэдэг юм уу те. Чанартай сайн хоолоор хангах компани байгуулъя. Сургууль цэцэрлэгийн хангая. Гэх мэтлэн. Энэ маань зөв үү буруу юу гэдэг асуудал. Бага уул тогтоомжийнхаа хүрээнд бол та бүхэн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ нөгөө Улаанбаатар гэдэг нэг юм том корпорац болсон хэв маяг харагдаад байна. Ингээд баахан хувийн хвшлийн хийдэг, бизнес хийдэг үйл ажиллагаануудыг явуулаад давхар санхүүгийн ч вэ, худалдааны ч үйл ажиллагаа явуулаад за тэгээд тэр чинь удирдна. Удирдлага бол улс төрийн албан тушаалтнууд ч байна, төрийн албаныхан ч байна. Хүссэн үсээгүй эрх ашигын зөрчил рүү орно. Зарим хуулийн заалтыг бас өдөр бид нар ярьлаа шүү дээ. Зарим хуулийн заалтан дээр бол илэрхий бас эрх ашиг нь орооцолдсон зүйл дээр шийдвэр гаргаад явсан байна. Холбоотой асуудал төслүүд дээр санал хураагаад төсөв батлна гэдэг бол хуулийг элдв янзаар тайлбарсан ч гэсэндээ агуулгаар бол бүгдээрээ л ойлгож байгаа. Энэ бол эрх ашиг нэг багаар холбоотой гэсэн үг. Тэгэхээр энэ бүтцэн маань аль хүртэл явах вэ? Эндээс ямар алдаанууд гарах вэ? Тэр гарсан алдаа нь мэрэгжлийн хувь хүмүүсийн хувьд болоод хариуцлага татагдах асуудал, улсын төсөв эдийн засгаар яаж эрсдэл үүсгэж болох вэ гэдэг.